нэг алдар тэхийн одонгийн ган хэвийг цутгагч гайхамшиг сэлбэрч жадан багийнхаа мөнхийн хүслийг нь үргэлжлүүлэн өр хүүхэд ажизээ гучаан тэгс сайхан жаргаан аваа буянтан билээ. Өвөрхөн аймгийн Батүлзий сумын өвөр цагаан чулуу тунтхийн уугуул охин Нэслийн цогн айрхан дүүргийн иргэн Монте Арк компаниг үүсгэн байгуулагчдын нэг 7 хүү 7 охин 14 хүүхдийн алдарт их дархан бэр нэгдэлж хөдөлгөөний үеэр Батсам нэгдлийг санаачлан байгуулагч анхны 7 гишүүний нэг 21 дарихыг шүтэн бишрэгч 50 аж 20 30 үр хүүхэд хөргөн бэрүүдийн ажил амьдралын жаргалыг үзэн баясан сууга тайж гаралт энэ Даштамбын ичин хорлоогой. Монголын буянтай ээжээр өргөмжлөгдөн өөрийн уран гар, ухаалаг бодол, уяхан сэтгэл, хүч чадал, хөдөлмөр бүтээлийнхээ үлгэр дуурайлаар 20 гаруй үрсэн төдийгүй гадны 200 гаруй хүнийг ажлын байртай болгуулан сурч, ажиллаж, соёлжиж амьдрахын сайн сайхан замурд хөтлөн оруулсан холсгүй гавьяаныхаа хүндэтгэлийг хүртэн илгээрийн инх амглан, төрлөөрөн төвшин амглан амьдран байгаа нь энэ билээ. Хувс аймгийн Давс сумын уугуул, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны суугуул иргэн, Нэслийн сквадр дүүргийн шарга мөртийн үсгэлэнтэй байгальд охиныдоо амьдран байгаа 6 хүү, 3 охин, 9 хүүхдийн алдарт их дархан бэр, 31 ам бүлийн хүндлэлт хүн, уран ойдолчин болсон Гэндэнгийн жавцангой. Монголын буянтай ээжээр өргөмжлөгдөн жаргалтай үрстэйгэн жарган суугтан 5 жилийн гавшгаач барилгачин хүүхдүүдийн урлан бүтээсэн гигэн сайхан өргөөнд нь залагдан нэгтлэн бодогч, цэглэгаанчин, мужаан, компьютерийн операторч, жолооч, хүүхдүүдийн ажизээ, 30-ын сайн сайхан авиас бэлэг, аз жаргалын альва бүхнийг хамтдаан үзэн, хоног сар таавралдан, хоньны хурганы ярьсан дээлийг 30 таан оюн, хонь жилийнхэн хишиг буйнан хайрлан суугаан юутай багтан сайхан. Эмэл буянтнаас ирээдүйн цэнглийн манлайн баясгаланд үрсийн аз жаргалын дуу хоолойн сэтгэлийн дуудлага цангинан итгэлийн жигүүр нь цэвэрхэн цас шигээн ариухнаас ариухнаар дэвэн дэвсээр өнгөт орчлонгийн өмгийг ивүүлэх нь лавтай билээ. Сүргэн хариус явада баяндалан усшигэ бясхым сэтгээс авмен сурагчимэг чагнада хүүгээ хүлээж суугада 한태실이 어려걸 하린 쇼보 붙여다다 할때 불안 앞태강 화려 빛엔 떠들건다 수락치맥 작나다 후계 후대지 소가다 Тийм ээ. Өр зөөлөн харааран хөгтөнгөрийг цэлмүүлдэг, өгөөмөр зөнч сэтгэлээрэн хүж дэлхийг уяраадаг, хүслээрэн зогсдоггүй, тасардаггүй, ухардаггүй, хүчээрэн барагдашгүй, харшгүй, басшгүй, ухаанаараа ундармал ерөөлийн цацалтай нь Монголын буянтай ээжүүд билээ. Тиймээс ч өсгийн ухааны магнайт нь үнэрлсэн, өнгийн сайхныг нь мэлмитэн толдсон, өөдлөхийн сэтгэлийг зүрхэнд нь шингээсэн, өглөгийн сайхныг буянд нь хуруулсан ээж гэдэг уянгийн бүвэтэй алг руугийн тэнгэрийн элч, ээж гэдэг уяхан зам твийн мэлмиг нээгч шидтэн, ээж гэдэг удмын заяаны алтан ургийн совтон сомдор, ээж гэдэг учраг зангидах амьдралын учран зорлохын өрөөлтөн билээ.